Агаарын бохирдлыг бууруулах, хяналтын сонсгол зохион байгуулахын ажлын хэсэгт миний бие эрх зүйн орчин бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага, хяналт гэсэн энэ дэд хэсгийг ахлаад ажиллаж байна. Энэ санхүүжилтийн зарцуулалт нь өөрөө ямар түвшинд явсан юм бэ? Хуулийн дагуу явсан юм уу, хуулиас гадуур явсан юм уу? Эргээд энийхээ үр дүнг яаж тооцсон юм бэ гэдэг асуудал. Магадгүй энэний цаана том бүлэглэлийн ашиг сонирхол байхыг үгүйсэхгүй. Сүлжээний хэмжээний том далд бизнесийн асуудал байхыг үгүйсэхгүй. Агаарын бохирдлоор далимдуулж ашиг олдог бүлэглэл байхыг үгүйсэхгүй. Тэгээд эдгээр асуудлаа өнөөдөр бид нар ямар хариуцлага тооцох ёстой юм бэ? Цаашлаад бид нар өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа юм? Бид нар энэ өвлийн 6-7 сарда утаагаа яриад зуны 4-5 сарда утаагаа мартдаг байх юм уу гэдэг асуудал. Хамгийн эцсийн үр дүн бол ирээдүйд бид нар яах вэ? Үр дүн ямар байх юм? Ямар шийдэл гарцыг бид нар гаргаж ирж ярих юм? Төвлөрлөө яаж сааруулах юм? Яаж нэмж одоо бид нар төвлөрөл бий болгохгүй байх хэвээр. Энэ яндангаа яаж цөөрүүлж бид нар дахин төлөлтөө их богино хугацаанд үр дүнтэй хийх үү гэдэг ойрын болон холын зайн стратегийн төлөлтүүдийг гаргаж шийдлүүдийг гаргаж танилцуулах хэрэгтэй. Мэдээж магадгүй манай энэ хяналтын сонсгол 2 сарын 3-4-нд дусснараа маргааш нь утаа харилцна гэж бол бодож болохгүй. Хамгийн гол нь бид нар зөв зүйтэй шийдлүүдийг хийх хэрэгтэй. Тийм учраас бид нар энэ хяналтын сонсголыг зохион байгуулж байгаа. Тийм учраас бид энэ дэд хилцүүлгүүдийг 7 хоног болгоны лав гараг зохион байгуулж байгаа. Маргааш болох лав гарагийн хилцүүлгийн бүртгэлийн хугацаа өнөөдөр 17 цагаар дуусна. Дараагийн 7 хоногийн 3 өдөр болох дэд хилцүүлгийн бүртгэлийн хугацаа өмнөх өдрийнх нь 17 цагаар дуусна. Жишээлбэл миний одоо зохион байгуулах дэд хилцүүлэг 29-ний өдөр буюу лав гарагт байгаа. Тэгэхээр 28-ны 17 цагаар бүртгэлийн хугацаа дуусна гэж та бүхэн ойлгож байна.